Сайн уу бүгдээрээ. Тэгээд энэ удаагийн влогтой тавтамжаар би 5 сарын 23-нд Лондонд ирээд тэгээд яг аэропортоос гараад автобусан суугаад хотын төвөөр жоохон алхсан. Гээд алдартай. Миний уртуур алхаж байна. Яагаад чи ингэ болохоор амар тийм гоё санагдаад идэв. Яараа. Хэжүүлтэй ресторантай, бартай. Бидний Пикадилли дэдэг салбар юм байна. Бидний стачуутай зарим нь амар гоё. Are you? Sorry. No, it's fine. No, go. Okay, thank you. Sorry, I didn't see you. Try this one later. Гадуур нэлээд алхаад Лондонгаа үзээ. Тэгээд Big Ben-ийн хажуугаар алхсан. Тулаахан биш үү? Лондонд Айсландыг одуулаа амар тулаахан бай. Бас гэтээ дуу чимээ надад амар байна. Амар тийм тайван газар амьдэрсэн чинь энэ ч ирээд машин сигналтахаар буцчаад хэдэн ч удаас очиж. Лондонгийн хамгийн алдартай Big Ben-ийн хажууд байна. Тэгээд Лондонгийн яг амар сонирхол татаж гайхчихсан юм гэвэл ингээ усан дандаа хар өгтэй байдаг. Жох шорот юм шиг амар сонирхолтой. Яг энэ Big Ben-ийн эсрэг тал амар алдартай нэг эмнэлэг байдаг. St. Thomas Hospital гэх амар бас гоё вивтэй газар ажиллах хүмүүсүүд байгаа. Тэгээд иймэрхүү байна. Өнөөдөр цаг агаар бүр амар гоё. Улаахан. Тэгээд нөгөө тийш харангуут Лондон Ай байна.
St. James Park дэрлээ. Тэгээд энэтэй Buckingham Palace-ээр холбогдоод тэгээд энэ замаар ингэж явсаар агаад одоо миний бага газар ирж байгаа юм байна. Тэгээд энийг бас хажуугаар өнгөрсөн. Одоо гоё паркаар жих алхацгаая. Тэгээ энэ талд нь болохоор Green Park байгаа. Тэгээ St. James Park, тэгээ St. James Square гэж нөгөө Regent Street гэдээ би одоо ийш явж байгаа. Тийш явцгаая. Тэгээд энэ парк нь болохоор айгүй гоё. Лондонгийн паркууд үнэхээр гоё юм. Нөгөө хүмүүсүүд ингээд гоё. Гадаа ингээд суугаад хоолмол үгүй нэ зүтхан нарлаад нар гарахаар угаасаа бүгдээрээ гараад ирсэн ч тийм. Тэгээд ийм гоё цаг агаар Iceland цагаа гарсан. Бангал бүрхэг шүү дээ. Энд чи юу вэ? Нар гараал, жоохон судартай болол нар гараал. Үнэхээр гоё. Тэгэл энэ залуу бол living his best life гэж дээ. Энэ боцсон чи яг энэ парк Нью-Йоркийн Central Park-тай авирчлахаас мэдчихлээ. Ийм том моднуудтай тийм модуудыг харуул бүр ийм амар өндөр тэгээ бүр доороосоо ийм өргөн. Тийм чи өнөөдөр 5 дахь өдөр ажлын өдөр ахгүй гэсэн чи ажлын өдөр цагт өдөр ингээ ажлын цагаар ийм олон хүмүүс зүгээр л парк дээр ингээ гоё чийлрээ байж ин гэхэд тэгэхээр эн чинь ямар аз жаргалтай хүмүүсүүд вэ? Би яах чөлөө авсан явж байгаа хүн л дээ. Гэвтэл гоё маа. Оо энэ чи галуунууд байна. Look at this. Галуун юу вэ? Манчуу хин арай биш юм байна. Тэгээд энэ чиний голдоо төрчөөний босоо явчихсан байна. Тэгээд паркаар нь Лондонгийн паркаар ингээд алхаад явах шиг тийм амар гоё тайван мэдрэмжийг нэрээ ханаас ч авахгүй. Central Park гоё юм юу лсэн л та. Ийм ногоон гоё парк лсэн. Гэтэ амар хөл хөдөлгөөн ихтэй ингээл дуутай хүмүүс хажуугаар зурчихгүй л ингээ амар busy. Надад болохоор Лондонгийн паркууд амар олон парк байдаг болохоор ингээд хүмүүсүүд нь арай тийм ингээд нэг амар шигүү байдаг юм болоо тэгж бодлоо. Тийм яг Нью-Йоркт бас өөр зөндөө паркууд байгаа л хальтаа. Гэтэ хүн болохоор Central Park руу амар яваад байдаг шиг санагдаад байдаг шүү дээ. Би яг нэг хэдхэн хоног аяллаар ирсэн болохоор сайн мэдэхгүй байж магадгүй. Гэтэ тэр өдрийн ачлалыг 2 удаа очсон юм байна. Тийм тэрийг бодоход бол Лондонгийн паркууд бас юм гоё юм. Тэгээ паркнууд нь хоорондоо гоё холбогдоод хотын төвдөгөө шууд ингээд гарч ирээд хүмүүсүүд нь ингээд ланч манчаа эдгтээ ингээд авч явчаад гэртээ хаал хийж ирчээ. Тэгээ парк дээр ингээд идэх нь бас амар гоё. Тэгээ би угаасаа өнөөдрийнхээ аялалд зориулаад зөвхөн пүүзтэй ирсэн. Тэгээд зүгээр л юм нэг зүгтээ болохоор амар хөнгөө хэлж байна. Тэгээ саяны паркаар алхаа явчихсан чи тэртээ Buckingham Palace яг нэг үзэн харагдчихээн. Тэгэхээр яг ингээ хотын төвд нь ирэх юм бол бүх юмуд нь хоорондоо ингээ холбогдолтой. Айгуу гоё. Ингээ tourist attraction гэдэг энийг дөрөж болно. Тэгээ нөгөө нэг би IT сонсч ирсэн Лондон ингээ бусад хотуудтай ингээ харьцуулахад юугаараа гоё вэ гэдгсэн чинь Лондонгийн ингээд өөр дүүргүүд гэж хэлэх юм болов уу? Ингээд доторх хотууд нь өөр ингэсэн онцлогтой учраас чи дэлхийн яг бүхэл орнд амьдарч байгаа юм шиг мэдрэмжийг нэг улсаас аваад мэдчихсэн. Тэгээ бодоход яг тийм байхгүй. Кенсингтон дамжуул нэг арай нэг өөр. Тэгээд Melbourne бас нэг арай өөр, Regent Street арай өөр, Canary Wharf бүр өөр. Canary Wharf New York vibe өгдөг. Тэгэхээр тэрнгээрээ өөр юм болоо. Алтаар бүртгэсэн юм шиг Лондонгийн шоу байна. Тэгээд тэрнийх нь яг хажуут болохоор алтартай. Оо, эцэн ямар голц. Тэгээд одоо энэ паркаар тэгэхээр цаашаа гараад
Regents Park дээр очиж Waterstone-оос ном авцгаад Iceland ном үнтэйс Лондоны томлохоор ном авна. Тэгээд энэ дахтаа гоё ном уушаа. Тэгээд гоё ном уушаад паркуудаар алхаад амар тийм гоё тайван байдлыг өөртөө цагийг өнгөрөөх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд тэрийг бас баримтжуулаад үлдээхийг амар хүссэн болохоор YouTube дээр оруулна. Би заавал оруулна, edit-ийг оруулна. Тэгэхээр та намайг манай миний бичлэгүүдийг хүлээж аваарай. Тэгээ гоё Лондон гэл алах гоёор харуулах, алийг юу хийвэл гоё юу гэдэг талаар бүх талаар нь харуулах бичлэгүүд хий. Тэгээд хүлээж аваарай. Ганцаараа аялж байгаа болохоор зураг мураг авчихсан. Өө. Яа, ногоон паркууд үнэхээр гоё. Ингэж их ногоо баам бүртлөө хашил хөдлөхгүй байх гэж бодсон. Яг юу гэсэн үг вэ? Ширэлцгүй л байгаа гэсэн үг байна тийм. Тэгээ гоё моднуудыг хараад тийшээ харахаар бүр ийм өндөр гоё хотуудын нэг. Тэгэхээр хүмүүс гоё гүгээл тийм ажлын цагаараас л их хүнтэй шүү. 20-од наснда хүн бүхэл зүйлийг хийж үзэх ёстой гэх юм байдаг шиг. Өнөөдөр айгүй олон төдөлөөс гаргасан. Тэгээ одоо нэг кафе орж байгаа бүгдийг нэгтгэцлээд тэгээд тусгаараа та айдад ярьж өгье. Жишээ нь ганцаараа супер ч штэ зүгээр нэг одын тоглолт үзэх, ганцаараа синема орж кино үзэх, ганцаараа аялал хийх. Тэгээд энэ аялал миний ганцаараа соло аялал ээ. Тэгээд яа нилээд юм бодсон байгаа. Тэднэрийг нийлүүлж агаад та эдэд хэлж өгнө. Окей, бай бай. Стапон стритнэн. Бүх брэндүүд нь байдаг. Я бас амар. Gucci. Годамч. За яшаа явж намын дэлгүүр олчих. Намаа авч унсчихаа. Ингээд тэр Лондонгийн годамжаар алхаа явжсэн чинь брэндүүдийнхаа нэрэн дотор Манхай гэдэг Монгол нэртэй газар байна. Гэтэ Монгол биш гэдгийгчсэн баха. Харахад гоё юм наа. Монгол нэртэй газар. Ийм годамжин зүгээр ингээд хоёр талтай зүгээр годамжнуудын голт нь ингээд донгорхоо нөхөйгээд ийшээгээ Regents Park руу гараад ийшээг олох шүү Сохо руу гарт юм байна. Nice. Нөөчшээ гараад юуруугаа намын хэлбэрlöөгөөж намаа авчаад кафе орж бичлэгээ edit хийн. Оо, Монгол юм шиг бич. Вау, Монгол гэсэн юм. Энэ лэптопгийн газар гин яг Гадиши Сэнфрос явах зам ингэ байд юм бэ. Тэгээд ни хараа. Oh my god. Энэ стодамэл Street зэрэг таргалхаа. Ямар ацаар Лондон дэш. Iceland дэмдэж тэмдээ. So good. Яг аруулахын үдчгийн хартаа ямар гоё. Wow. За одоо миний дуртай Waterstone харагдчихээн. Манай бас хакугийн айгуу дуртай намын дэлгүүр орцгоо. Нэг сонирхолтой юм л хөө. Энд ирээд англи ном, англиар хийж байгаа хүмүүс сонсон чинь бараг монголыг сонсож байгаа шиг амар гоё татна санагдаж байна. Iceland хэлчихэн тэгэж орсон биш үү нэ та. Тэгээд сая энэ номыг харсан. Энэ амар гоё ном байна. Бас тийм л цуцаа юм аа тий.
миний нөгөөнийг авч дурлаж авч уншсан номтон дээрээ би хинчний бестселлер байгаа л хам. Лондонгийн алдартай Piccadilly Circus-ээр явчих. Одоо бүр экзам болцсон. Би Айсландаас амар хурцтай ирсэн ингээ сайхан. Хурцтэйгээ намаа авцсан. Ингээ явчихна да. Амар хүмүүс гадуур утас шуулчаа гэсэн боломжтой байхгүй бол. Ингээд алхаа яг Oxford Street Regency энэгээр явчихсан чинь манай Iceland нутгийн дэлгүүр явчих. Нэрийн дэлгүүр харсан чинь бас амар батнаар гэсэн. Гой дулаах өдөр байна. Ажлын өдөр болохоор хүн байхгүй. Айгуу гоё. Нэг ийм л үед гадуур явах шиг сайхан байна. Хүүхдээ болохоор бүс ирсэг үлгээрч. Wow. Look at this. Burberry. Нөгөө талаараа. Armani. Энийг зүгээр enjoy хийгээд ийм гоё зүгээр тайван алхаал явах шиг сайхан юм алхаа. Blank Street Strawberry Matcha-гийн уцай. Regent Street-д аалга нэгдсэн байна. Өмнө ерөөсөй байгаагүй. Яра. Тэглэлтүүд авах шиг. Гэтэ матрас нэг тийм даун юм байна. Ямар тийм. Коттонгийнхан хуваараа их юм шиг шүү. Энэгээр бас юм концерт шиг юмтай нэсэм гоё юм байна. Манай тэнгэрнээс намайг чи ядаж ийм бичлэг хийгээч гэсэн. Орчныхнийг харлаа.
Nice. Тэгээ аллагын шортны доогоороо ингэж амар барьдаг юм биш. Лүлүлээр нэг хавар бариад идсэн чинь барьдаг юм байна. Шорт нь 68 паунд. Тэгээд энэ цамц нь болохоор 128 паунд гинэ. Баярч. Би нэг бүтэн биш юм байна. Лүлүлээрний аюу гой бүтэн байдаг шүү. Тийм биш юм байна. Баах юм. Би тамирын өмгнүүд байна. Флашнууд байна. Тэгээ сайхнаас аллагийнхан бас юм юу гарчаа гэсэн юм. Өдөр тутмын юм хүчнүүд. Үлкийн пүүжрэл гаргасан ч шиг юу вэ? Шүтээ хүмүүс хүртэл ингээд өмсдөг болсон ба штэ. Юу вэ? Ер нь тиймэрхүү бай. Нэг сонирхохгүй шүү байна. Америк дахтаа алаг гэсэн нэг алаа арай гоё юм болоо. Эсвэл материалнаар өөрөөсөн байж магадгүй шүү байна. Эднийх арай өөр юм байна. Ингээд үчиж чиж байгаа. Thank you. Ингээ гарлаа. Софа яг тийшээ. Чиг нэг хамт зөвхөн яг уцаа гаргаж өвчлөг хийж байгаа алхаа ялгаан нэг амар нөгөө улгачтай стресстэй. Зарим нэг брэндүүдийг мэдхгүй болохоор орч үзье гэхээр цэлхүүрээд нэг амар дэлгүүр байгаа болохоор дэмий гэж дарахгүй байна уу? Тэгэхээр ерөнхий зүгээр уртаа ингээд саралч. Тэр нөгөө амар алчтай. Онлог гэдэг хүсний дэлгүүр аа. Эдийн пүүсүүд ягаад ч нэг тийм скитаа батлсан үссэн юм шиг пүүсүүд байгаа юм байна. Тэгэхээр бас ч хэцүү. Race boss. Энэ годомшны гоё юм шууд ингээд хажууд шиг алхаал нөгөө талын хангууд өнчөр орчдөг. Тэгээ энэ хамгийн busy street. Яг хөлөөлөл юм тэр. Юу миний юу яадаг. Just gym shop байгаа юм байна. Gym shop гэмтэр мэдхгүй нэг сонирхол татдаггүй шүү. Вау, яа гоё байна. Юу юм сайн микрофонтой болох уу гэдэг DJI орсохгүй гэсэн чинь бас бүр хүнтэй байна. Тэгээ нэг DJI-ийн Osmo илүү нөгөө яг жижигхэн нэг ингэж эргэдэг байдаг та тэрийг харсан чинь бас бүр хүнтэй байна. Би тэгээ яг 24 талаа YouTube хийхгүй байгаа болохоор тэр чинь бас good investment үү гэж хэлж жоохон би бодож байгаад ах уу шинэлээ. Тэгэхгүй бол бас шал дэмээс нэгсэн юм шиг байна. За замгцгаая. Тэгээ сүлэлээ маарад миний сонирхчихсан цанц байна уугүй хараад би тэгээд энд ирэхдээ нэгэн юутай харсан болохоор Зиндэя эдний нэрээр нурцар авсан билээ. Зүгээр л нэг ээлж явцтай ярьсан болохоор сүлэлээ амнаас ядаж нэг цанц авъя гэж бодсон. Миний цанц амар муухай болсон. Йоо, Лондон бүр үнэхээр гоё өдөр өндөхөө. За. Орцгой.